лайк, subscribe хийсэн танд баярлалаа. 3 дугаар ангид орцгоё. Гих хүнийг амьд байгаа эсэх ямар газар руу авч явсан эсхийг ярилцсан. Тоглоом болдог газар руу авч явсан байх магадaltaй. Тэгвэл би төлөвлөгөөний дагуу явж байгаа юм байна. Арал хайлтсаж байсан Ахмадтай гих хүний ирэлт гарлаа. Ашгүй түүний байршил загч ажиллаж байна. Гих хүн нөгөө өрөөндөө сэрлээдээ. Игч арай будгаа хэтрүүлчихсэн үгүй юу? Тэр өмнөхтэйгээ ижил дугаартай энэ удаа дахиад л 456 оролцогчтой. 44 удгын юм уу хайшаа юм. Тавилан чинь шийдэгцэн. Чи өөрийн хүслээр биш, үс хонзон тээсэн сүнснүүд чамайг наашин чиглүүлсэн байна. Бид эндээс гарахаар би чам зан үйл хийж тусалж чадна. Ягаанууд орж ирлээ. 6 өдөр 6 тоглоом их хэмжээний мөнгөн шагналтай. Барьцаалж байгаа юм шиг авчирхаар яаж тэх юм? Тоглоомын нууцлалын төлөө. Яагаад баг зүсэн юм бэ? Тоглоомыг шударга явуулахын тулд. Энэ хувцас чинь таарахгүй байна. Бас муухай өнгөтэй юм. Таны өмсөж байгааг өмсөж болохгүй юу? Би ягаан өнгөнд дуртай гэдэл дураараа юм яриад л миний гутал limited edition байсан гэдэл. Хаана ирснээ мэдэхгүй л байна да. Хувийн эд зүйлс хурааж авсан байна. Ядаж утсан авъя. Койн хармаар байна. Баян хинах хэрэгтэй байдаг юм. Мөнгө алдчихвал та нар төлөх юм уу? Ийм мөнгөний 30 настай MG Coin YouTube сувагтай байсан. Шинэ койны сурчилснаас болж дагагчид нь нийтдээ 15.2 тэрбум вооны алдагдал хүлээсний дараа сувга хааж алга болсон 90 сурвалжлагдаж байгаа 1.8 тэрбум вооны өртөө. Энэ залуу чинь нөгөө жирэмсэн эмэгтэй залхаад байсан хүн байх шүү дээ. Камина 45 сая вон, Жо Хюнжу 330 сая вон, Чой Субон 119 тэрбум вон гэдэл өрнүүдийг зарлж гарлаа да. Им жандэ 10 тэрбум вооны өртөө гэхэд тийм их өртөөг нь гайхсан хүмүүс тэр хүнийг харах гад л хэрэг дурлаад хайцгаанда. Нөгөөдөг чинь юугаа харсан юм? Их хэмжээний мөнгө зээлэх амаргүй. Хин хүссэнд нь өгдгөө юм энтэр гэдэл их том дуурнаа. Энд байгаа хүмүүс бүгд өртөө. Хатан цохионы ирмэгт байгаа хүмүүс та бүхэн өөрсдийн сонголтоор ирсэн. Та нарт эндээс явах боломжийг одоо олгож байна. Эндээс явж зээлдүүлэгчдээс зүхтаж хогшаар шиг амьдрах уу? Эсвэл бидний санал болгож байгаа боломжийг ашиглах уу? Гих хүн байршил заагчтай шүдээ үзэхэд нөгөөх нь байна. Шагналын мөнгийг асуусан чинь шуутхан л 45.6 тэрбум вон гэд хэлж байна. Өмнө нь эхний тоглоомын дараа хэлнэ гэд байсан чинь энэ удаад өмнөх бүлгээс өөр зүйл их олон байгаа бололтой. Тоглоом бүрийн дараа тоглоомыг үргэлжлүүлэх эсвэл болох сонголтыг өгөх болно. Олонх нь тоглоомыг зогсоохыг хүсвэл тэр үед хуримтлагдсан шагналын мөнгө аваад явж болно гэж авдیں۔ Үүнийг өмнө нь хизээч санал болгож байгаагүй гэдгийг бас дурдатглаа. Өмнөх бүлэг дээр гарч ирсэнчлэн нэгнээ таньдаг хүмүүс энд ч гэсэн байна. Ээж хүү хоёр уулзаатглаа. Ээжигээ юу хийж явж байгаа юм гэхэд харин би л тэгж асуумаар байна гэдэл чанга орлоо. Ичмээр юм а дараа ярилцъя гэснээ ягаануудад хөгшин настай хүнийг оролцуулаад тахтаа яадаг юм. Ухаан алдчихвал яах юм гэхэд ээж нь би үлдээд оролцоно. Чи гэртээ хар гэдэл маргална. Ээж нь хүүгийнхаа мөрөөдөө тоглоод тавьсаг үрийг төлөхөөр иржээ. Тоглоомонд оролцохыг хүсвэл зөвшөөрлийн маягтад гарын үсийг зурхыг хэлв. Оролцохыг хүсэхгүй бол одоо хэлж болно гэд дахин санууллаа. MG Coin сувгийн ютубер залууг Собон чиний новшийн зөвлөгөөнөөс болж би хэдэн зуун саяыг алдсан. 124 би ч бас. Собон өдөр шөнөгүй чиний бичлэгийг үзсэн. Чиний новшийн муухай царайг зүүдлээд байна. Чиний ачаар намгүйтэй танилцлаа. Зовлон ихтэй болохоор. Намгүй тэр койныг гаргасан новшнууд хамаг мөнгө аваад филиппин рүү зогцсон гэсэн бидтэй. Тэд чамайг хайчгаа юу гэхээс Собон мөнгө авмаар байна гэхэд би ямар та нарыг хүчилж авахулсан юм уу? Бүх мөнгөө хий. Гарцаагүй өснө. Авахгүй бол тэнэг гэсэн мэдтэй. Хөрөнгө оруулалтынхаа эцсийн шийдвэрийг та өөрөө хариуцна гэсэн бичлэгний төгсгөлийн эсгийг мартаа юу? Өдөр болгон үздэг гэж бодсон юмсан. Собон уура барьж чадна. Намгүй хүмүүс хараад байна. Мэдээгээр гарахыг хүсэхгүй байгаа бидтэй гэдэл болов. За энэ нөхөр чинь нилээн нэр хүндтэй. Олны танил нөхөр болтой. Нөгөө жирэмсэн эмэгтэйчүүдийн имлэгт байсан бүсгүй иржээ. Өмнөх маягтаасаа нэг залт нэмэгдсэн байна. Тоглоом цуцлагдсан тохиолдолд тоглогчид шагналын мөнгийг хувааж авна. Ахмад дахиад хайхгүй гэсэн мэт хинтгэн л баахан хар хувцастай хүмүүс дагуулж ирээд юу болоод байгаа юм? Тоглоомоос амьд үлдсэн хүнтэй уулзаа. Арал хайнд байрлаж байгаа талаар сэжүр болсон. Тэд түүнийг буцаагаад тэр арал дээр аваадсан бололтой. Энэ түүний байршил. Арал дээр дөхөж ирлээ. Жонхоо дороо нисгэр болж
бусд нь эрг рүү гарахаар боллоо. Чи танаас үздэй. Рэп тулааны сүүлийн шатнд шалгарсан хүн. Би таны фэн. Таны бүх тоглолтод очиж байсан. Хамт зураг даруулж болох уу гэсэн чинь би ч бас гэдэл нилээн хэдэн хүн шагналдаад ирцгээв. Минаг хамт зураг авахулж болно гэсэн чинь мэн хүн тоосончгүй яваад өглөө. Ягаа ирээд нэг нэгээрээ зураг даруулах ёстой гэхэд ингээд авахулчих л та утас хурааснаас болоод даруулж чадахгүй байхад л ихэд сувон. За эндээс гараад бүгдтэй чинь хамт зураг даруулъя гэд тэднийг тараалаа. Эдний зураг даруулж байгааг нэ поз моз өнцөг мөнцгөө жигтэйхэн олж ийн. Селфи нилээн хийдэг болттой шүү. Ээж нь тэр эрэгтэй юм уу? Эмэгтэй юм уу? Хүү одоо үед эрэгтэй мөртлөө эмэгтэй болж өөрчлөгдсөн хүмүүс байдаг болсон. Яагаад тхийг хүснэ гэж ир бол ир, им бол им штэ. Тийм юм ярьж болохгүй. Гийхүн ах өмнө нь юугааж мэдэхгүй энийгээд зураг авахулж байсансан. Гийхүн гэд нэг хүн дуудаад байсан чинь нөгөө найз нь байдаг шүү. Чи амьд өжээ 3 жилийн турш холбоо бариагүй. Яагаад ээж чинь бурхан болсныг эхнэрээсээ сонсох ёстой юм бэ? Чи найз мөн үү? Мөнгө зээлээгүй төлөө тэгж холбоо таслаад ахтаа яадаг юм? Тийм шээ, яриул урт түх. Найзынх нь эхнэр хүүхдээ аваа салжээ. Жомбэг юу ч болсон миний ард байгаарай гэж сануулв. Субонд минаа таалагдаад байгаа болтой. Намайг хэн гэдгийг мэдэх үү? Мэдэх ёстой юм уу? Үгүй, одооноос л нийнэ мэдхэд болно. Чи сэтгнээд байгаа юм уу? Чи бид хамтдаа миний үзэсгэлэн цэцэг. Би бол домог таанус гэж үгэлснэ. Чи надад таалагдж байна гэхэд тэр юу вэ? Байршил зааж байгаа газрыг олоод очлоо. Жунхоо усан онгоц дээр үлдээд дороо нисгэж арлыг шалгаж байна. Эхний тоглоом гин цэцэг дэлгэрлээ гэж зарлахад би хүүхэд байхдаа тоглож байсан гэдэл ээж баяллээ. Баруун гар гих хүнийг оллоо гэтэл нөгөөх нь загас барьж байгаа хүн байв. Яа харахгүй яг эндэл заагаад дуурайд байсан чинь өгөөш дотор нь хийчихсэн байжээ. Гих хүн шүдэ аваад үзэхдээ байршил илрүүлэгчийг авсан байгааг мэдлээ. Хөрхий зүгээр байгаа шүдэ авахулан байж хийлгсэн юмсан. Одоо ч гих хүнийг олох хэцүүхэн л боллоо доо. Баруун гар өгөөшний талаар шуутхан л жунхад мэдгэлээ. Энэ бол зүгээр л нэг тоглоом биш. Тоглоомд хөдөлж байгаад баригдвал буудуулна. Хожигдвол өхнө. Итгэх хүн алгуу согтуу байгаа болтой. Тэр хүмүүсийг айлгаж ганцаараа шагналын мөнгийг авах гээд байгаа болтой гэдэл тоох шинж огтхон жалга. Тоглоом эхэллээ. Хар уцтай маань виски шимэн тухлан үзэж байна. Гийхүн ах удирдаач чиг л урд нь гарчихсан. Хүмүүсийг амьд үлдээхийг хичээнэ. Тэр яач хавэ? Тэр новш чиний найз ч юм уу? Үгүй, танихгүй. Энэ хүн найз мөн үү? Чихэмжгүй танихгүй л гэж яддаг шүү. Оролцогчид манай үнийг хараад эвэртэй тулаа харсаа хитайл. Хүн итгэх гээд хэцүү юм ярьж байгаа болохоор л тэр ахтай хөрхис удахгүй бүгд тодорхой болно доо. Ашгүй 1 минут 30 секундын турш нэг ч хүн амир хэсцэнгүү. Гийхүн ахч зогсолтгүйгээр амаа нуугаад бүү сандар битгий хөдөлгээд л орилоод л яваад байна. Тэр ах масурга бодис хэрэгэлсэн юм бах та. Тэгсэн бол ингэхгүй. Өөрөө хэрэгэлдэг болохоор мэддэг бололтой дгөө. Минаа дээр зүгий сучглаа. Собонч зүгий чамайг цэцэг гэдгийг мэдсэн бололтой гэдэл сэтгнэстэй. Минаа зүгийнөөс айж хөдлөөд үхээд гэлээ. Энэ хоёрын хайр дурлал чухамл үргэлжлээд гарах юм бах гэж бодсон чинь ингээд л дуусчихлаа. Өмнөх бүлэг дээр эхний бундуунаар юу болсныг хинч ойлгохгүй шиг энэ удаад ч гэсэн хүмүүс анзаарсангүй. Гэвч ихчийн хажуугаар зүгий дүнгнээд явах үеэр бүсгүн хүснийг хараад орил сандарснаар эхнээсээ бодулж хүсээр гих бах тайван байхыг анхааруулсаар байтал сандралдан буудуулсаар л нуул жишимчгүй буудаж байгаа харагдана. Амьд үлдсэн хэд маань хөдлөх ёстой үеэр ээж хөдөлгөө болоод таг зогсчихлоо. Гих хүн ямар нэгэн юмны ард орвол хөдөлгөөнийг илрүүлэхгүйгээд гараа хөдөлгөж үзүүлээд цагтаа амжихгүй бол мөн л алуулна гэхийг сонсоод овоо урагшилж эхэллээ. Цаг дуусахад 2 минут 20 секунд үлджээ. Хэрвээ намхан бол өндрийнхөө ард орж цуваагаар яв. Охиныхоо эмчилгээний төлбөрийг болохоор хөөхий аав ирсэн байгааг нугаал мэдлээ. Танихгүй гэдээсэн ч юм бэ. Одооноос чиний ард байна л гэж аавна. Хөөхөн цуваа болоод аятайхан явж байхад таанус урд байсан хүмүүсээ түлхээд хайчихлаа. Аврахыг хүсэх нэг нь байх ч мөнгөний төлөө нэгнээ алах нэг нь ч байх юм да.
Дахиад эргэтний 8 хийгдэж байгаа бололтой нэг мэрэгэн бууч амин тус газар нь буудсангүй. Энэ тоглоомын хүүхэлтэйг хөдөлгөөн илрүүлэхэд автоматар бууддаг гэж боддог байсан ч хүмүүс бууддаг байжээ. Гийхүүн бариандаа орсон байсан хэдий ч шархацсан амьд үлдсэн оролцогчийг аврахаар түүн дээр очиж сүүлийн секундэд амжиж авлаа. Гэсэн чинь юу вэ? Түүнийг буудаад алчихлаа. Хөдлөөдөл баригдсан бол өршөөлгүй. Баруун гар ойролцоо харлуудаар хайцгаа гэхэд жонхоо энэ хавьд байхгүй болохоор ийшээ ирүүлсэн байх. Өнөө шөнө шуурхтай тул тэд буцаж очиод төлөвлөгөө гаргахаар болов. Баруун гар яаж түүний шүдэнд байршил илрүүлэх төхөөрөмж байгааг мэдсэн байж болох уу? Та хэдийн нэг нь арх уучгаад чалччихсан юм шүү гэхэд нөгөө хэдийн царай нь нэг иймэрхүү. Ахмад цаг агаар утахгүй муудахт бол гялс хөдөлцгөөе. Тэгэхдээ баруун гарын хилж байгаа ч үнний ортой юм шиг Танусын Христийн загалмайг хурааж аваагүй бүр тэр нь онгойдог дотроо хар тамхитай байх ч үдээ. Танус мансууралтай хэвээр байх шиг харагдана. Түүнээс зүгээр үгээд асуухад зүгээр ээлгэн. Чи энд өмнө нь ирж байсан юм уу? Гэхдээ зэрэгцэн ягаанууд орж ирлээ. Буутай тэднээс бүгд айж хойш ухарцгаана. 91 оролцогч хасагдаж 365 оролцогч үлдсэнийг хэлж эхний тоглоомыг амжилттай давсанд нь баяр хүргэв. Ээж гоо биднийг бити халаач те. Хүүгээ өртөөг нь мэдэж байгаа. Би юу ч хамаагүй хийгээд заавал бүгдийг нь төлхөө амлаж байна гэд хүүгээ бас гуйхаг гэлж нэг удаа боломж олохыг хэлэхэд босод хүмүүс ч өршөөлөрч намайг бити халаачтэй гэхэд бид та нарыг өвтгөх гээгүй. Бас үргэлжчин ч хураах гээгүй. Боломж олгож байгаа юм. Гийхүүн тоглоомыг олонхын саналаар зогсоож болохыг хэлж санал хураахыг шаардав. Таны сонгох эрх чөлөөг хүнд итгэж байна. Гэхдээ эхлээд шагналын хэмжээг зарлая гэд мөнгөөр бороо орж эхлэхэд хойшлоод исэн хүмүүс баасан дээр уурах ялаа шиг л мөнгө рүү дөхөж очицгооно. Цугларсан 9.1 тэрбум воныг үлдсэн 365 оролцогч тэнцүү хувааж энэ газраас гарч болно. Одоо тоглоомыг орхивол нэг тоглогчийн 2493 сая гэхэд намд юу тоглоод байгаа юм уу? Би дөхөх шахсан байхад 24 сая вон гинэ. 45.6 тэрбум вон гэсэн биз дээ. Дараагийн тоглоомыг тоглохоор болоод тэнд тоглогч хасагдах юм бол нэг хүний 100 сая воноор тооцож шагналын хэмжээ нэмэгдэх болно. Бүх 6 тоглоомыг давсан хүмүүст 45.6 тэрбум воныг тэнцүү хуваах болно. Бид таны сайн дурын оролцоог үргэлж хэрхэмлэнэ гэд санал хураалтыг эхлүүлж хахад нөгөө удган бололтойгч энэ хорвоод мэдлэгээ өөрөө шийдэж болтгүй шиг явхаач гэсэн шийдэх боломжгүй. Өөхөх газар олон цаг чинь төрөхөд ч л шийдэгдсэн байдаг. Хичнээн хичээсэн ч хувь заяанаас зүхтааж чадахгүй. 456 мэдээж тоглоомыг зогсоох сонголтыг хийхэд түүнд сонгосон тэмдгийг нөгж цээжнийхээ баруун талд нахыг хэлв. Санал хураалт үргэлжилсээр Жомбэ тоглоомыг болиулах саналыг хэлээ. Койны нөхөр үргэлжлүүлэхийг охины аав тоглоомыг зогсоохыг Танус тээнгэлзэлгүйгээр үргэлжлүүлэхийг сонгож тоглоомыг зогсоохоос илүү үргэлжлүүлэх санал нь их байсан тул гийхүүн олонхын саналаар гарч болно. Ингээд зогсооцгоё. Одоо бид болиулахгүй бол бид бүгд өгөх болно. Яагаад түрүүнээс хойш хүмүүсийг урайлаад байгаа юм? Тоглоом эхлэхээс өмнө буудна гэж айлгсан. Тийм ээ. Тэр биднийг үхэн гиснээс болж би илүү сандраад үхэх шахсан. Биднийг буудна гэж яаж мэдсэн юм? Тэдний нэг нь юм уу? Бидний толгойг эргүүлэх гэж нууцаар оруулсан хүн юм шүү. Бид түүний ачаар амьд үлдсэн. Чи ч гэсэн айгаад хөлчин чичирж байхыг харсан. Түүнийг луурчин гэхийн оронд түүнд талархах хэрэгтэй штэ. Чи хэн болоод оролцоод байгаа юм бэ? Та хоёр нэг тал юм уу гэдэл байдал хурцтаад нэгнээ бараг барихын даваан дээр ээж гой бүгд тайвширахыг хэлж өнөөдрийн болсон зүйлийг бодоод үзэлтэй. Түүний ачаар бид амьсгалж байна. Бид бүгдийн хувьд мөнгө ямар хэрэгтэй байгааг мэдэж байна. Гэхдээ амьдрал илүү үнцэнтэй шүү дээ. Санал хураалтаа дуусгаад эндээс гарцгаа гэхэд гар нь үргэлжлүүлнэ гэдэл бүгд шаагилдаж талцалдаж орилолдно. Гийхүүн би тоглож үтсэн гэд ориллоо. Тэгээд л эхний тоглоомыг мэдэж байсан. Тэр үед тоглож байсан хүмүүс бүгд өгсөн. Чи ганцаараа амьд гарсан гэж үү? Чи ялсан гэсэн үг үү? Тийм ээ. Тоглосоор л байх юм бол тэр үеийн хүмүүс шиг энэ өрөөнд байгаа бүх хүмүүс үхэх болно. Димэрж баг шүү. 45.6 тэрбум вон хоцсон юм бол яах гэж дахиж ирнэ гэж. Хүмүүс энэ тэндгүү шагилдаж эхэллээ. Тийм шүү, худлаа ярьж байна.
Чи хоцсон байх боломжгүй галзуу амьтан. Чи хоцсон бол би ч чадна. Танус хэрвээ чи өмнө нь ялж байсан юм бол бидэнд аргаасаа зааж өгөхөд л болох юм байна гэхэд тийм шүү. Энд ялсан хүн байхад санаа зовох зүйл алга. Бид ч ялна. Мөнгө хийцгээгээд л орилтцгооно. Бид энэ газрыг орхих хэрэгтэй. Бид тоглосоор л байвал илүү олон хүн өгсээр л байх болно. Тэдний алах дараагийн хүн чи ч байж магадгүй. Амьд байгаа дээрээ одоо эндээс гарцгаая. Санал хураах үйл явцыг тасалдуулахыг зөвшөөрөхгүйгээд санал хураалтыг үргэлжлүүлв. Жирэмсэн охин болохыг, ээж болохыг, гий хүнтэй хамт шархсан хүнийг авраад байсан хүн үргэлжлүүлэхийг, намгүй үргэлжлүүлэхийг гих мэтэр санал хураалт үргэлжилсээр бөө үргэлжлүүлэхийг 167-г харьцах нь 164, болиулах санал тэргүүлж байсан ч 180-ыг харьцах нь 181 болоотглоо. Ээжийн хүү үргэлжлүүлэхийг сонгох гэж байснаа ээжийнхээ үгэнд орж болиулахыг сонгосноор санал тэнцлээ. Дахин санал тэнцэж тоглогч нэгin саналаар тоглоомыг болиулах эсвэл үргэлжлүүлэх нь шийдэгдэх. Тэр үргэлжлүүлэхийг сонгосноор санал хураалт дуслаа. Тоглоомыг үргэлжлүүлэх чухал сонголтыг хийсэн хүн хар хувцастан байлаа. Тэр энэ удаад нэгдүгээр тоглогч. Гий хүн рүү нэг л эвгүй харснаар энэ анги төгслөөдөө. Цаашид юу болох вэ? Дараагийн ангиар уулзцгаая. Дуустал нь хамт байдагт баярлалаа. Лайк, subscribe дарж дэмжээрэй. Subscribe. За та хэд маань мэдж байгаа. Тэгээ лайк, саба дараа дэмжээрэй. Санал хүсэлтээ комент хэсэгт үлдээгээрэй. Та